Сайн байцгаана уу? Бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргэе. За, гарчигнаас харсанчлаа. Өнөөдрөөс эхлээд хоёулаа болох нэ. Өнөөдөр бол 2024 оны 12 сарын 21. Яг үнийг хэлэхэд би энэ өдрийг 6 жил хүлээсэн. Хэлэх үг бол ингээд айгүй их байгаа ч гэсэндээ бүр ингээд сэтгэл хөдлөл өчтөрөөс хойш би юус ингээд бараг нойргүй байж байна. Унтаж чадаагүй. Унтаж байгаа л сэрүүлзээл юус ингээд ганц цаг болоо сэрээд тэг өнөөдөр бол бүр ингээд өглөөнөөс ахуулаад тогтлол бүр нэг юм аргагүй би энэ өдрийг 6 жил хүлээсэн учраас яг тэгж хүлээж авч байгаа байх. Тэгээд яг одоо би энэ чон руу онгоцны бодол руу явах гэж байна. Мөрөөдөл биелдэг юм гэдэг шиг угаасаа яг нэг юм гоё үе байдаг штэ. Тэгээд өнөөдөр бол би яг тэр үеийг тэр өдрийг битгүй ингээ ерөөс үг ивлэхгүй байгаа байхгүй. Гэхдээ та нар яг ойлгож байгаа хаа. Ямар ч юмсан бүр ингээд сэтгэл санаа бол бүр ингээд 100% ингээд тулцсан ингээд яаж илэрхийлэх учраа олохгүй яагаад ингэж байгаа нь мэддэхгүй нэг юм сонин сандрал тогтлол байлаа өглөөнөөс ахуулаад тэгээд бичлэгтэй минь хамтаагаарай. Өнөөдөр бол яалтчгүй би энэ бичлэгийг бүр оруулахгүй байхын аргагүй миний амьдралын бас хамгийн нандин дурсамжтай гоё үе. Гоё мөч тэгээд та бүхэнтэйгээс хуваалцахыг хүсэж байна. Бас өөрөө хадгалж авахыг хүссэн учраас өнөөдөр ингээд бичлэгээ эхлүүлж байна. Хамтаагаарай. 내가 미워질 만큼 햇살이 너무 좋았어 그냥 모두 좋았어 널 만나서 모든 게 다 잠에서 깨어났어 Ийшээ очиод гол руу гараад үрчээд ирэх үү? Гол руу гард ирж байгаа ч. Амсын Тэгээ толгойд өрөх юм уу? Тэгээ тухандаа өрөх юм уу? Тэрхүүл яриад байгаа шүү дээ. Монгол хүн чинь тэгдэг шүү дээ. Хундаа гүнгээд. In his eye, Missy waved his wand and everyone was aboard the grand hot air balloon. They soared back to the village, breaking the magic of Christmas. Цагаан гарын ямар гоё байна тий. Гоё нөө. Арай өмнөд аймаг гоёлаа. 잠시. Хөхистэй нуу игээд. Жорог аваад.
За ఇలా одоо ийш орж. Аян үзнэ. Өнөөдөр тэгтээ амар гой дулаах юм байна тий. Тийм манай Монголын нэг намар шиг л шүү дээ. Гоё шиг. Крисмсийн үеэр чинь гэсэн юм байт юм чи. Нэг л намар Уг нь бол түрүү жил мэл баг Крисмсаар чинь цас ороод исэн санагдаад бах юм. яг намарлаа. Энэ жил бол амар гоё. Яг намрын нэг сэрүүх орой шиг. Хоолоо та. Ингэхгүй бол Намрын сэрүүх орой шиг л шүү дээ. гэсэн ч гэсэн би хоолоо гамдахгүй бол бас болохгүй. Улаахан болохоор гоё юм хүмүүзээ явах гоё юм. Үнэн гоё байна тий. Янзын гоё намрын сэрүү орой. Үүштэй уг нь. Яг намрын сэрүү орой шиг дулааханч байна. Гайхамшигт. Гэтэ өнөөдөр бол үнэхээр бараг хэр гоё юм аа. таач харахгүй шин. Ар гойдлах юм байна тий. Гэтэ ялцчихгүй орой болсон ч хүн аягүй ихтэй болчихлоо. Ээж надад олдохгүй мэн үү? Үнэхээр гайхалтай юм аа. Сэтгэл хөдлөл гайхамшигт. Ээж тагаа 6 жилийн дараа анх удаа гинэ 6 жилийн дараа хамт шинэ оноо гаргах гэж байна. Тэгээд өмнө нь болохоор Монгол очихдаа дандаа цагаан сараар очиж байсан. 2024 он бол миний маш гайхалтай гоё жилээ. Ямар славс гоё нэ? Гоё. Хэр гоё юм үзээ. Гайхалтай. 9 цагаасаа хойш битээ. Гэтэ өдөр болгон биш ээ. Тэгээ бас дундаа амраад өнжөөд Солонгост яг нөгөө Крисмсийн баяраар шинэ жилд зориулаад ингээд гоё жуулчаад ирдэг газруудтай болоод айгүй гоё юм. Шинэ жилийн уур амьсгал оруулсан газруу янз янз айгүй цассан байна. Энэ удаа болохоор ээж маань ирсэн учраас бид баярлалаа. Явж өгч чинь. 저는 그거 좋아요. 그 덴마크 직수입인데요. 진짜 오래 나온 그림이고요. 메시지. 하도 먹고. 하던 채하고. 하던 채하고. 아니요, 다 필요 없어요.
Зя бит хоёрын цомхон шинжилгийн шүрээ. Сонсож. Сайвчтай. Битгээд ангистай гэж юм. Тэ? Утаа авах гэж агаар нь нэр гоё тийм. Намрын эсрэг хоороо шиг тий. Мэддэг өнөө. Чиг. За 신이 민돌이야. За ерөө. 자 Шинэ оны мэнд. За бүгдэнд нь 2025 оны шинэ оны мэндийг хүргэе. Тэгээд бүгдээрээ л 2024 онд хамгийн сайнараа хичээсэн, та нар угаасаа мундаг байсан, би ч мундаг байсан, бүгдээрээ л адилхан алдсан, онсон. Угаасаа тэгэл цаг хугацаа бүхнийг харуулдаг. Тэгээ миний хувьд бол сүүлийн 10 хоног яг ээж маань ирээд 10 онж байгаа. Тэгээ сүүлийн 10 хоног бол хамгийн тухтай, хамгийн дулаахан тийм хайр дүүрэн өдрүүд байсан. Ялтчгүй би ээжийнхаа амьдралын утга учир, ээж минь миний утга учиртай амьдрал гэдгийг ер нь бол мэдэрсэн. Маш гайхалтай, маш завгүй. Юу болоод ингээд амар хурдан цаг хугацаа өнгөрөөд байна гэмээр тийм өдрүүд байсан. Тэгээ үнэхээр ээж минь ирсэн чинь ингээд нэг юм 6 жил энд байх хугацаанд мэдрээгүй тэр гайхалтай зүйлүүдийг мэдэрсэн. Сэтгэл дүүрэн, хайр дүүрэн айгуу гоё өдрүүд өнгөрсөн. Тэгээд бүр тэр дундаа шинэ оноо ээжтэйгээ 6 жилийн дараа хамт гаргаж байгаа нь миний хувьд бол бүр үнэхээр гайхалтай, маш гоё. Үгээр хэлхийн аргагүй та нар гэхдээ ойлгочихл байгаа ах. Тэгээд ах маань ч гэсэндээ өнөөдөр ирээд манай хүргэн ах. Тэгээд миний төрсөн ахаас өөрсгөө хайртай ах маань байгаа. Тэгээд ах маань ч гэсэндээ ээжтэйгээ 6 жилийн дараа уулзаад яг гоё гэр бүлэрээ энэ жил оноо гаргаж байна. Өмнө нь болохоор дандаа найзуудтайгаа юм уу эсвэл ганцаараа гаргаж байсан. Тэгээд яг л ийм дулаахан өдрүүдийн төлөө хичээж ийсэн шүү сарангоо гэдэг мэдрэмжээ дотроо хаваал хайр хүрээл нэг тийм гоё ялаа. Тэг ямар ч байсан эх ондоо болол ээжтэйгээ хамт олон гоё одоо зүйлүүдийг төлөвлөсөн байгаа. Та нартай ч гэсэндээ ээжтэйгээ хамт гоё олон одоо амьдралынхаа гоё дурсамжууд, за хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл гэдгийг бүх зүйлүүдээ гоё хуваалцах болно. За тэгээд 2025 онд бүгдээрээ аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн хамгийн гол нь эрүүл энх байгаад өөрсдийнхөө сансан зорьсон бүх зүйлүүдээ бас биелүүлэхийн төлөө хамаг чадлаараа хичээцгээ. Тэгээд та бүхэндээ дахин шинэ оны минь төргий YouTube сувагтай маань хамт байгаарай. Баяр таа.